Өмнөд аймаг 1931 онд байгуулагдсан Монголын хамгийн том газар нутагтай аймаг бөгөөд далайн түвшнээс дээш 1406 м өндөр товчдог. Аймгийн төвөнд 77 дахь хот бөгөөд Улаанбаатараас 553 км зайтай. Нийт татвар дэвсгэрийн хэмжээ нь 165.4 км. Нийт 15 сум 61 багтай. Хэрэв та Өмнөд аймгаар аялал зугаалгаар явах гэж байгаа бол заавал очиж үзэх ёстой байгалийн үзэсгэлэнт газруудыг танилцуулав. Хонгорын элс Сэврээ зөөлөн уулын ар хоолойг дагаж баруунаас зүүн тийш 185 км үргэлжилсэн 925 ам дөрвөлжин км талбайг эзэлдэг. Монгол улсын томоохон баян мөрдийн нэгт тооцогддог. Хонгорын элсний баруун үзүүр тошрох баруун зүүн шургуйл тал гашуун адаг гашуун гэх мэт сонин тогтцтой хонхор хотгор газар олон бий. Элсэн махад нь Ёроолоосоо дээд оргил хүртэл 10-аас 195 м хүртэл завчин өндөр бөгөөд салхитай үед янз бүрийн хөгжим ихшээлх мэт дуу аваа гаргадаг. Үүний тод жишээ нь хонгорын голын дуут мага юм. Энэ нь салхинд элсний маш нарийн ширхгүү тийсч сарнин цахилгаанжаад түүний эрэг сөрөг цахилгаан цэнэг үйлснээс ийхүү чимээ гаргадаг байна. Сангийн далай хийд хаашааш 98 м орчим хэрмэн хашаатай 500 гаруй лам хуургатай 11 дугуйн сүмтэй 8 татсан 10 цастай 11 мянган малтай 1500 гаруй сүсгтэн шавьтай болтлоо өргөцсөн байжээ. Тус хэдийн байрлсан тал хүйтний хөндийн эр хүний хэрэглэл болох хитийн хэлбэртэй бөгөөд хийдийн барилга байгууламжинд хилийн цэргийн 8 дугаар отроод байрлаж өмнө нь хилийг хамгаалж байжээ. 1937 оны хил мэгдүүлэлтийн хар шуурганы үеэр тус хийдийн барилга байгууламжийг төдийлөн хүндлэггүйгээр авч үлдсэн өнөө хүртэл өвлөгдөж иржээ. 2003 оноос хойш зарим барилгын гэмтэрлийг сэргээж 2007 онд дуусгасан байна. Гадныхны дунд асч буй толгод хэмээх нэрээрээ алдаршсан Баян цаг нь Өмнөд аймгийн Булган сумын төвөөс зүүн зүгт хол сайхалтын зайд оршдог. Байгалийн өвөрмөц тогтц бүхий Баян цаг нь 20-5 орчим метр өндөр эгц завчин мэрэгтэй. Монгол орны хамгийн тов цавуудын нэг юм. Галын дүлмэт улаан хөрстэй энэ газарт говийн цаг мад ихээр ургадаг учраас Баян цаг хэмээн нэрийдсэн байна. 1922 онд Америк нэгдсэн улсын судлаач Рой Чапман Эндрюсийн баг анх удаа үлэг гөрвөлийг 10-аас 15 орчим см өндөг олсон. Энэ олдвор нь үлэг гөрвөл өндөг төрүүлдэг гэдгийг хүн төрөлхтөнд мэдрүүлсэн анхны баталгаа бүхий олдвор болсон билээ. Өмнөд аймгийн Булган сумын нутагт тошрох Авцгай хадны сэлбэрүүд нь Монгол говийн хамгийн эртний соёлын үнэт дурсгалуудын нэг юм. Эдгээр хадны зураг нь хүрэл зэвсгийн үеэс төмрийн үе шилжилтийн үед хамаарах бөгөөд ойролцоогоор 4000-аас 5000 жилийн настай гэж тооцогддог. Мөнхийн бонцог 1947 онд Өмнөд аймгийн Сэврээ суманд төрж 1997 онд тас барсан байна. Монголын самбо бүхийн тамирчин дасгалжуулагч тэрбээр 1972 оны Европын нийлтийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль, 1973-аас 74 оны дэлхийн аваргын мөнгөн медаль тамирчин бөгөөд 1975 онд Монгол улсын гавьяа тамирчин цолгорсон тэрбээр 52 кг хүртэлх хамгийн бага хэмжээнд өрсөлддөг байсан. Самбо бүхийн дэлхийн аваргад нийт 3 удаа алтан мөнгөн медаль, самбо бүхийн улсын аварга тэрбээр 1972-оос 1980 оны хооронд нийт 8 удаа алтан медаль хүртсэн байна. Зөвлөлт холбоот улсад зохион байгуулагддаг олон улсын тэмцээний алтан мөнгөн медаль тус хүртэж байжээ.